Энэ аж үйлдвэрлэлийн хөгжил, хөдөө аж ахуй хөгжил, за газар тариалангийн хөгжил эрс дэс өөрлөлтөө те. Одоо биднэрийн одоо тэр Казахстан гэдэг Морс холбооны улс. Энэ дээр нэг жоохон ботхол хэрэгтэй те. Энэ үгнүүдийн цаана юу байгаа вэ гэдгийг одоо гантмар сайд ойлгочлоо байх. Одоо сайн ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ бас бизнесийн суурь бас хэрэгтэй л те. Дан улс төрийн гэхээс илүү. Тэгэхээр энэ дээр бол бас нэг тийм харилцсан одоо шал өөр нөхцөл байдалтай шүү гэдгийг бас сайн бодолцсон байгаа биз дээ. Дөнгөж одоо тэнцэж ядж байгаа хүмүүс чинь тэгээс хөрөөд унах үе дээ. Европын албанд илсэн олон улсуудаас ганцхан Польш улс л амжилттай яваа. Бусад бүх үйлдвэрүүд сөхөрсөө. Бусад улсын. Энийг одоо мэдж байгаа хаа гэж би бодож байна. Энийг сайн одоо олж харсан байлгүй дээ. Ярил зөндөө зүйл байна л да. Ямар бүтээгдэхүүнүүд дээр бид нэр сул хөгжилтэй үлээ, өрсөлдөх чадваргүй үлээ гэдгийг одоо ойлгож байгаа гэж бодож байна. Нэгэнд эдийн засгийн сайд байгаа учраас би тэр худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга байгаа учраас нэг зүйл хэлээдгий. Эдийн засгийн сайд бас энэ топ 100 гэдээ яриад идэг болцсон байлаа. Тэр топ 100 аж ахуйн чинь Монгол улсад хамгийн өндөр татвар төлдөг компаниуд бол биш шүү дээ. Тэр чинь шал өөр байдгийн шүү. Энийг одоо наад эдийн засгийн хэлэлцээр мэлцээртэй сайн анхаарч явах хэрэгтэй шүү. Танд яаж танилцуултыг? Ер нь энэ топ 100 аж ахуйн нэгжидийг бас ард түмэн ойлгохдоо бол одоо Монгол улсад хамгийн том татвар төлдөг гэж ойлгодог юм шиг байна. Гэхдээ би бол ийм үзүүлэлт бол тэнд байхгүй шүү. 30% нь байгаа бах. Бүгдийг үгүйсгээд явах. Энийг эдийн засгийн сайд бас анхаарч явах хэрэгтэй. Энэ засгийн газар анзаарч явах хэрэгтэй шүү энийг. Тэгээ ялангуяа өсөж байгаа жижиг дундуудаа бас сайн анхаарч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол топ 100 гэдгээр биш. Зарим компаниуд хүртэл энэ худалдаа аж үйлдвэрийн танхимд чинь байдгүй шүү дээ. Элсдэггүй, ордоггүй. Тэгэхээр энийг бас анхаарах хэрэгтэй. Тэгээ ер нь бол тэгээд за яг бүлэг нэгэн шийдвэрээ гаргасан учраас би бас зөвхөн байр суурь өөр байсан ч гэсэн дэмжиж явна. Ер нь бол яг зарчимтай л та. Тэгээд тэр зарчмаа бол байрна. Гэхдээ энэ дотор засаж залруулах зүйлүүд бол зөндөө байгаа. Та бас түрүүн хэллээ нэлээд удаан хүлээсээ ингээд. Миний хувьд бол бас жоохон хүлээх хэрэгтэй байсан болов уу гэж би бодож байгаа. Арай л төрөгдсөн болов гэсэн бодол байна. Зүгээр яг цаг хугацаа харуулна үсттэй. Баярлалаа. Тэг Ганбаатар гишүүний болгоомжлолыг бол бид нар одоо бүх төвшөнд харж байгаа. Гол нь зүгээр би цаг нь өнөөдөр момент байхаа гэж байгаа нь бол манай зах зээл өөрөө 3 сая 3.5 сая хүнтэй зах зээл байдаг. Нөгөө зах зээл маань 200 сая хүнтэй зах зээл байдаг. Тэгээ 200 сая хүнтэй зах зээлийн болгоомжлох зүйл юу вэ гэхлээр өөрийнхөө зах зээлийг нээгээд өгчхөөр нөгөө цөөхөн хүнтэй газар нь гадны хөрөнгө оруулалт орж ирээд төрөл бүрийн үйлдвэрлэл хөгжөөд тэр бараа бүтээгдэхүүн бол асар их хэмжээгээр тухайн улс руу худалдаалагддаг ийм л юутай штэ. Ийм л урсгалтай. Трамп одоо их өндөр тариф тавиад байгаа шалтгаан Оросын холбооны улс болоод бусад энэ улсууд Монгол улсад яг ийм байдлаар өндөр тариф тавьсан. Трампын тариф өндөр тавьж байгаа шалтгаан жишээлбэл Америкийн зах зээл байхгүй бол Мексикт үйлдвэрлэл хөгжихгүй л гэж. Америкийн зах зээл байхгүй бол Канадад хөгжихгүй л гэж. Яг тэрэн шиг манай хойд хөрш бол зах зээлээ өгөхгүй тохиолдолд Монголд үйлдвэрлэл ерөөсөө хөгжихгүй. Хятад улс манай зах зээлээ өгөхгүй, хойдтол зах зээлээ өгөхгүй. Ингээ бид бол нэг 3 сая хүнтэй монопол цөөхөн компанитай хэдэн банкны мөнгийг хүүлдэг ажилтай яг өнөөдрийн энэ доглоо эдийн засаг цаашаага асар хурдтайгаар бийжнэ. Өнөөдөр жишээлбэл банк ус санхүүгийн байгууллагууд Ламбарднаас зээл аваад зээл өгöd байна шүү дээ. Ламбарднаас 200-300 тэрбум долларын зээлийг банк бусан зээлээд цаашаага зээлээ сууж байна. Нөгөөр хэлбэл манай зах зээл юу болсон бэ гэхээр хэдэн монополод хижээдэг. Тэгээд нэг тийм картел маягийн сүлжээр орцсон. Доороос хүн босч ирж болдгоо. 250 мянган малчны амьдрал ерөөсөө сайжирдаггүй, орлого нэмэгддэггүй. Яагаад вэ гэхээр том зах зээл байхгүй болохоор ерөөсөө нийлүүлэлт тал чинь
болохгүй байна л гэдэг зүйлийг олон жил ярьсан учраас урт хугацааны хөгжлийн бодлогодоо эрдэмтэн мэрэгд маань олон талаас нь бодож энийг оруулсан байдсан байл л. Тийм учраас бол бид үүрэгтэй хийх үүргээ биелүүлэл оруулж ирж байгаа шүү гişүнэ. Ер нь энэ дайн байлдаан дуусах үед бол бид нар лөө бараг харахгүй дээ. Энэ зах зээлээс өөрснийгөө л хамгаалах гэж оролдох байх. Ер нь Казахстан улсын хөгжлийг хараад байхад Оросын холбооны улстай чөлөө худалдааны хилцээр хийснийхээ үр дүнд маш том эдийн засагтай болсон. Маш их гадны хөрөнгө оруулалтыг татсан. Бараа бүтээгдэхүүнээ бол хажуудах том орон зай руугаа экспортлж чадсан ийм л зүйл ажиглагдаад бодиттой байгаад байна. Тийм учраас гишүүд минь гарч байгаа боломжийг хэдүүлээ айхгүйгээр ашиглах нь зөвөө л гэж хэлж байгаа юм. Одоо ингээд жоохон дэлгэрэнгүй ярихгүй бол маш их буруу ойлголт гадуур тарж байна. Евразийн холбоонд элсэж байгаа юм шигээр ярьж байна. Бид бол энэ холбоонд элсэхгүй. Ажиглагч гишүүнээр орж байгаа юм шиг ярьж байна. Бид ажиглагчаар ч орохгүй. Бид энэ зах зээл рүү өөрийнхөө өнөөдөр үйлдвэрлэж чадж байгаа болцоотой үйлдвэрлэл ялангуяа хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйгаа дэмжсэн үйлдвэрлэлийг бодиттой нэг эдийн засаг болгоод авъя л гэж. Баатар гишүүн тодруулъя. За яг би бас нэг хилээ хазаад өнгөрчий гэж бодсон. Гэхдээ та хариулсан учраас хариулъя да. Яри да. Япон дээр яг та нар хуу хариулж ирсэн юм л да. Та үед гишүүн биш байсан. Тэг өнөөдөр бол Япон хэдэн ямар зах зээлтэй өнөөдөр Монгол ямар байна. Хэдэн барааны чагсаалтууд гарсан билээ. Өнөөдөр яаж амжилт хүрч байна. Эдийн засгийн сайд мэдж байгаа баг. Би энэ дээр чинь зүгээр анхааруулж хэлж байгаа. Нэгээс анзаараарай. 200 сая хүнтэй гэхлээрээ л мондөг болчдөг юм биш. Одоо та Японыг эргээд над хүмүүсээс асуугаарай. Хаана нь бид нар юугаар алдав? Ямар бараа бүтээгдэхүүн Японд экспортлж байна? Эн чинь нэлээд том тохиол шүү. За тэгээ яг та бүхэн баг нэг юмыг хоёр талаас нь ярьчих шиг боллоо. Тий. Гэхдээ нэг зүйл хэлэхэд бол яг цаг хугацаа харуулах бах. Та үнэхээр яг одоо үдэ аж ахуйн салбар хөгжих нүг үү гэдгийг энийг яг харна штэ нэг жил 2 жилийн дараа харуул